Сайн байцгаана уу, бүгдээрэнд нь энэхүү бичлэгийг үзэж явах үеийн миний хүргэе. Миний хувьд одоо 20 настай 30 наснд ерөнхийдөө төхөөд явж байгаа. Бүр бага байхаасаа том болоод маш гоё амжилттай өөрийнхөө дуртай ажлыг хийсэн, ажил мэргэжил амьдралдаа эзэн болсон тийм гоё ихч болно гэж боддог байсан. Гэхдээ нэг сул тал маань ерөнхийдөө би жоохон арбагаа энэ амар үргэлгэн байсан болохоор одоо ингээд 20 наснд хүрсэн хойноч гэсэн яг амар гоё ихч болъё гэд хүсдэг байснараа амьдрах гингүүд ялчгүй мөнгөний асуудал амьдрах гардаг. Тэгээд тэр маань яагаад вэ гэхээр би олсон мөнгөө зөв ерөөсөө зарцуулж чаддгүйгээс болоод ерөөсөө хангалттай хэмжээний мөнгөтэй амьдрч чадахгүй байгаа. Тэгээд энэ асуудалтайгаа ерөнхийдөө нүүр тулаад тэгээд яаж ингэж мөнгөө сайн зарцуулж чаддаг болох уу гэд энэс амар хэрэл хайвал хийсэн. Тэгээд бас бага багаас манай ээж намайг амар үргэлгэн гэл хэдэнд өргөж өгсөн, ялгааг өөрчдөг энэ амар их загнадаг байсан. Тэгээд тэр миний бүр ингээд ойтой норцсон мөнгө гингүүд миний ингээд нэг дотор харанхуулаа авчдаг. Ер нь ингээд мөнгөтэй харьцахаас амар хаширдаг гэх юм уу. Тэгээд цалин ч юм уу ямар нэгэн орлого орж ирэх юм нь ерөөд амар айдас ингээд мэдэрдэг байсан байхгүй юу. Тэгээ энэ мөнгө одоо хэд хоногийн дараа дуусчих бол би одоо энийг хэд хоногийн дотор үрээд дуусгах бол яана дахиад л гэд тэгж мэдэрдэг байсан байхгүй. Тэгээд ер нь энэ айдастайгаа нүүр тулаад тэгээд сүүлийн 6 сарын хугацаанд хэрэгжүүлж байгаа арга хуваалцъя гэж хэлээ. Инхэнд бол бүгдээрээ мөнгөө юунд дэмий үрдэг вэ гэдгийг ингээд айгу зөв тодорхойлох хэрэгтэй. За миний өөрийгөө ажигласны үндсэн дээр болохоор би нэг юм 4-5 төрлийн байдлаар мөнгийг ингээд дэмий зарцуулаад ах шиг байгаа. За шалтгаанууд нь тийм. За эхнийг нь болохоор би ингээд жоохон тийм хүнд одоо хэлхүүгээ хэлэх чадахгүй ч гэдэг юм уу те, нэг жоохон юм хүмүүсийн ая талыг жоохон хардаг юм people pleaser маягийн тиймэрхүү хүн юм шиг байгаа юм. Одоо тэгтээ эндээ аягүй ажиллаж байгаа. Тэгэхээр нөгөө нэг энэ тэнд ороод ингээд хөө чи нэг ах энэ чам аягүй гоё юм биш. Би нэг юм авсан чи ингээд багтчлаа чамд бол яг таарна ч гэдэг юм те. Эсвэл ингээд дэлгүүр хошоонд оронгууд ингээд хувцсан дээр өмсөж үзэхээр надад ингээд амар 100% таалагдж байгаагүй 100% зогсож байгаагүй ч мэдэхгүй байж ч одоо ингээд дэлгүүрөө бодлогч наач мэдвэст аягүй гоё харагдаж байна те. Энэ аягүй сайн үгүй чинс тэгм өмссөн юм шиг харагданаа ч гэдэг юм те. Эсвэл ингээд чи надаа юу тэдэд авчих. Тэгэл их чинь ингээд хаалаа 8 хэллээ. Одоо юу гэдэг чи гоё ингээ уран цэцнэр хэлгээд тэр үгэнд нь ерөөдөө амар юм таалагдаад байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа мөртлөө тэрийг мэдгүй байгаа мөртлөө яаж мэдгүй ингээ шахалтанд ороод ингээд авчдаг. Тэгээд тэр бол миний айгүйх юм дэмий мөнгө үрсэн явдлууд байдаг. Тэгээд яг тэгж шахалтанд орж авсан юмнуудын ер нь 5 юмны 3-4 нь ингээд надад нэг амар хэрэгцээтэй байдаггүй. Дараа нь тэгээд тийм болохоор яг тийм үед хэрвээ адилхан юм асуудалд ордог хүмүүс байвал тухайн үед ингээд ерөнхийдөө эхлээд нэг алхам хоошоолаа за байж да гэд тэгээ нэг юу болоод байгаа лээ. Энэ надад яг таалагдж байгаа юу үгүй юу гэд нэг тэгж процессолж үзээ. Тэгээд ер нь хүнээс айжчихгүй. За би жоохон ингээд өөр юм бас сонирхоод үзье яач гэдэг юм үү те. Эсвэл одоо юу гэдэг чинь үнэхээр амар ингээд шахаад ингээд байвал за би ер нь нэг жоохон аваад юм шиг байна ч гэдэг юм уу. Зүгээр л ингээд татгалзаж байгаа илэрхийлж ингээд хинт чамайг юунд ч буруутгахгүй. Тийм болохоор ийм нөхцөл байдлаас өөрийгөө авч гарч сурах хэрэгтэй. За хоёрдугаар болохоор ерөнхийдөө бид нар ингээд амар уйдгаараа ингээд сошиал орчин тэгээ автобусанд явж байхдаа орондоо орохын өмнө ч гэдэг юм ингээд айгүй хуцсны хэрэглээтэй. Тэгээд тэр маань ингээд бид нарт айгүйх тийм дэмий мөнгө уурсгах те дэмий зардал гаргах тийм нөхцөлийг ингээд санаас нугасаа бүх алгоритмууд бүрдүүлээд өгчдөг. Тэгэхээр ингээд тэрэн дээр аль болох ингээд зардал ихтэй уйдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Одоо ялангуяа би бол нөгөө уртаас юм захиалж сурснаас хойш ингээд табо пиндо донтрос айгүйх юм захиалах гэдэг болцсон нэг хэсэг. Тэгэл оройдоо заавал ингээд орондоо орчвол нэг 2-3 юм хямдхан чамаагүй те авахгүй л бол ингээд нэг юм дутууч юм шиг нөгөө тачаа юм шиг санагддаг болсон байсан. Тэгэхээр иймэрхүү юмнаас яаж ингээд сэргийлэх хэрэг вэ гэхлээр ерөөдөө зүгээр үнэхээр амар санагдаж байгаа маа зүгээр ингээд зүрх дараад хадгалдаг ч юм уу те таалагдчих байгаа хэсэг рүүгээ нэмж болно. Тэгтээ заавал ингээд картнасаа мөнгө татах шаардлага байхгүй. Тэгээд хоёрдугаар нөгөө нэг Instagram дээр янз бүрийн онлайн шопнууд энэ гарч ирэл ингээд амар санагдал Facebook дээр ч гэсэн тэр үед ингээд зүгээр хадгалаад өрчих. Тэгээд дараа нь нэг хоногийн дараа ч 2 хоногийн дараа ч юм уу нүгт рүүгээ чи орж үзэх нүггүй юу мэдгүй марччих магадгүй шүү дээ тий. Хэрвээ дахиад ингээд нөхөө бодоод ингээд орлооч гэсэн энэ чамд үнэхээр хэрэгтэй юу гэ өөр өөрөөсөө асуух хэрэгтэй. Ер нь бол тэр дахин асуух гэдэг бол амар сайн
арга гэх юм уу. Одоо амар үнэтэй юм авахгүй байвал за би 3 хоног бодоод үзье гэд өөртөө хэлтээ. 3 хоногийн дараа чи ингээд ирээд бодоход чамд нэг амар хэрэгтэй биш санагдчихвэл авах шаардлага ямар ч тийм мөнгө өрөх шаардлага байхгүй гэсэн. 3 дахь нь болохоор ерөөд ямар нэгэн одоо худалдаа авалт хийхэд амар тонцсон байх. Би бол энэ яг юм байсан. Танаас ингээд амар сонь санагдчих магадгүй. Ер нь shopaholic гэдэг бүр нэршилээдэг тийм ингээд дэлгүүр өсөх тонтой, ингээд мөнгө өрөх амар тонтой. Ер нь заавал мөнгө өртгөх маяг ингээд дэлгүүрээр ингээд яваал юм үзэл хараал гэдэг хүмүүс ер нь амар байдаг. Тэгээ нэгт ингээд цаг хугацааг амар гарцж байгаа хэлбэр. Тэгээ хоёрдугаар болохоор энэ бол нэг сэтгэл зүйн одоо ямар нэгэн асуудлаа мөнгө өрч одоо ямар нэгэн худалдаж авч одоо эмчилгээг оролдох гэх юм уу. Тэглээгээд ерөөсөө сэтгэл бол ингээд засардгүй юм билээ. Би бол нэг хэсэг амар их стресстэй, амар их эм оролтой байсан, амар ганцаарддаг ус. Яг тэр үедээ ганцаараа амар их дэлгүүрсдэг. Ялангуяа нэг хуучин маргааны дэлгүүр айгүй хэсдэг байсан, trip job. Тэгэл ингээд үзэл яваал нь. Явж байгаад ингээд яг гарахаа алдаад юу ч авахааргүй байвал хүйе би одоо ямар нэг юм эндээс авахгүй бол одоо юм утсан хайрын цаг штэ энэ гэж бодож мэддэг. За амар тэнэг. Тэгээд ингээд заавал нэг онц байгаа юмнуудаас нарийн дээрчлээд нэг хоёрыг авдаг ч юм амар тэнэг тэгж амар мөнгө өртөг гэсэн. Тэгээ ер нь бол тэр shopaholic-ийн одоо энэ худалдаа авалт хийх дон буюу яг энэ асуудлын бол өөрөө шийднэ гэдэг бол айгүй хэцүү. Тийм болохоор ер нь сэтгэл зүйчэд шуудхан хандсан айгүй зүгээр юм шиг санагцсан. Дөрөвдүгээрт нь болохоор ерөнхийдөө тооцоогүй байх. Орлого зарлагын санхүүгийн тооцооллыг бол бүр хүн болгон байнга хийх хэрэгтэй гэж боддог. Тэгээд энийг яг би бол сар-сардаа хийдэг. Сарын эхэнд хөвчлэн хийдэг. Ер нь энэ сард надад ингээд орж ирэх орлогууд, энэ сард ингээд гарах зардлууд гэдэг ингээд хоёр ангилж байгаа. Тэгээд орлогыг бол ерөөсөө өдрөө алганы одоо орлоготой хүн бол Монголд аягүй цөөхөн бах ингээд сардаа ингээд аванс тэгээд сүүл цалин гэдэг ингээд 2 хуваагаад хөвчлэн авдаг байх. Тэгээд нөгөө дундуур нь ингээд хүүхдийн мөнгө одоо юу гэдэг янз бүрийн халамж тэтгэмжүүд байдаг. Тэд нараа бас оролцуулна. Тэгээд дээрэс нь орлогыг бол зүгээр ямагтл ингээд нэмэгдүүлэхийн төлөө хичээж авах хэрэгтэй. Нэмэлт орлогыг бол заавал ингээд аль болох бий болохын төлөө хүн чаддаг мэддэг юмнуудаа ашиглах хэрэгтэй гэж би амар ойлгож авсан. Одоо гараар хийдэг юмнууд те янз бүрийн юм нэгдэг, ойдог, барьдаг одоо хүсч чинь гэдэг юм те. Ер нь дэмий юмд мөнгө үржсэнээс нэмэлт орлогоо олох тийм ур чадварыг сурахад бол мөнгөө зарцуулсан амар зөв санагддаг тийм. За тэгээд зарлага гэдэг нь болохоор ерөөдөө би яаж хийдэг вэ гэхээр чухал зарлага, чухал бус зарлага гэд хоёр ангилж байгаа. Тэгээд чухал зарлага гэдэгт нь болохоор зээл, төлбөр одоо нөгөө заавал төлөх ёстой юмнууд. Тэгээд дээр нь нэмээд тэгээд имлэг, гоо сайхан ар сарчилгаан юу тийм бензин тэгэл юу машины нөгөө эдэн янз бүрийн гинтийн болвол ингээд тэрэндээ зарцуулна гэж бодоод бас мөнгө авч үлдэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь одоо нөгөө өөр бусад автобус унааны мөнгө ч гэдэг юм те. Тиймэрхүү юмнуудаа ер нь бол аюу сайн тооцоолох хэрэгтэй. Тэрийг ерөнхийдөө сар болгон тогтмолоор ингээд тооцоолоод тэгээд авч үлдээд тэгээд тухайн сартаа яг одоо машины эдэнгээс солих юм уу засвар үйлчлэгээний мөнгө гараагүй тэр мөнгө нь хэвээрээ үлдсэн бол тэрийгээ дараа сарынхаа хадгаламж руу ч юм уу ингээд гой гүйлгээд те тэрийгээ өрөхгүйгээр ингээд өөр хөрөнгө оруулалт ч юм уу тийм байдлаар ингээд өөртөө сайн хадгалах эсвэл эргэлдүүлэх хэрэгтэй. За чухал бус зарлах гэдэгт болохоор ерөөдөө тэгэл найз нөхдөдөө уулзах одоо кино үзэх юу гэдэг нь те. Тэгээд янз бүрийн одоо тооцоолоогүй зардал гарч магадгүй өндөр гэдэг ингээд авч үлдэх. Тэрийг бол бас ингээд сайн тодорхой дүнгээр төлөвлөж авч үлдээ. Тэгээд аль болох тэрэндээ бариулахыг хичээх хэрэгтэй гэж би амар сурсан. Тэгэл өмнө би ч бас ингээд янз бүрийн нөгөө Facebook тэр гүйлгэж амхт ингээд гой сургалтууд гарч ирэнгүүт тэрийг амар санагдаад шууд ингээд авч мавчдаг. Тэгэл хэрвээ мөнгө нь хүрэхгүй байвал ингээд зээлмэл аваад ингээд авчдаг. Ер нь бол тэр сургалтыг мөнгөөр худалдаж авах гэдэг юм айгуу сайн бодох хэрэгтэй. Тэгээд зарим сургалтууд ялангуяа амар хүнийг ингээд шавдуулаад идэг. Ерөөсөө өнөө маргаашгүй юу дууслаа, бүртгэлэн дууслаа, суудлан дүүрлээ энэ төр гэл амар төвхтэй. Тэр бүр үнэхээр дарамттай байдаг. Тэгээд аль болох тиймэрхүү сургалтуудыг мөнгөний төлж авахаас илүүтэй тэр сургалтынхаа одоо сэдвийн янз бүрийн юмныхан дагуу өөрөө сайн ингээд судалгаа хийгээд өөрөө олж мэдхийг
сайн хичээх хэрэгтэй. Тэгвэл ингээд цагаач зөв ашиглана. Тэгээд дээрэс нь мөнгөө чимнэ. За тэгээд нөгөө хүнс хүмүүс цуглуулах юм дээр болохоор би дандаа ингээд жагсаалттай явдаг. Тэгээд жагсаалтыг хамгийн чухал юмнуудаас төрүүлээд ингээд мэдээж бичдэг. Тэгээд одоо юу гэдэг нь өндөг гурил будаа давс гэл ингээд хүн ер нь жагсаалт гаргахаар хамгийн чухал юмнуудаа дээр нь оруулаад тэгээ хамгийн чухал бус одоо онц хэрэгцээгүй юмнууд хамгийн сүүлд нь оруулдаг. Яг тэр жагсаалтаа барайл яваал юмнууд аваад тэгэл сайхан мөнгөө ингээд жин тан ингээд зохицуулаад сурчвал ер нь айгу зүгээр. Тэгээ энд нөгөө аав ээжээс өгөх мөнгө өндөр бол айгу сайн зөв зарцуулбал бүр энэ яг тооцооллыг аль болох бага наснаас эхлүүлвэл их зүгээр. За тэгээд хамгийн сүүлийн миний одоо энэ дээр би одоо ингээ аюу ажиллаж байгаа байхгүй юу? Энэ бол аюу хэцүү. Нөгөө хувийн бэлтгэлээ базаах. Одоо ажил дээрээ идэх өдрийн хоол тэг ингээл ажлын дагаа ингээд хамт өдрийн хоол идэнгүүд ингээд өндөр бүгдээрээ тийш орох уу? Тинчээ нэг тийм газар нэгдсэн байна лээ энэ төр гэд аюу их ингээл тэднийг дагаж явангууд яг гойч гисэн. Ил өдрийн 10-20 мянга ер нь одоо 10 мянган хоолтой газар гэж бараг байхгүй болсон. Тэгээд дандаа ингээд ширхгийн хоол, сивг юм идэт ахаар ингээд хотод амар мууддаг. Тэгээд уучлаарай сивг ингээд муултай юм шүү. Гэхдээ би бол нөгөө хотод тийм нойруулчраа энэ төр нэг сайтай биш. Хоол өдрийн хоол эндрийг аль болох гэртээ бэлдээд ингээд авч ирж ивэл ер нь тэр айгу их мөнгө хэмдгээ. Тэгээд ямар нэг юмд одоо маргааш ямар нэг ажилтаа гэвэл хаашаа явах юм, юугаар явах юм, юу идэх юм, юу уух юм, юу хэрэглэх юм гэдээ өөрөөсөө байнга асууж явах хэрэгтэй. Автобусаар явах юм уу? Тийм. Автобусаар явахын тулд хүн өглөө тодорхой хэмжээний хугацааны өмнө тэгээд цагаа тооцоолж гарна. Тэгээд таксидаа давил ингээд бас мөнгө айгүй хүргэтэн. За тэгэл гадуур явал ингээд кофе ундаа худалдаж аваад тэгэл айгүй их мөнгө хүргэтэн. Тийм болохоор ингээд уснаас ав, кофегоо чанаад авах явах юм те. Тэгээд энэ дэр нөгөө нэг нотис бидэг 0-ын цас 2-ыг би праймер ингээд онцгойлж ингэж айгүй бэлтэж авч явдаг байхгүй юу? Ингээд тэд нараа нөгөө хүнсээ цуглуулгахдаа ингээд хямдхан газараасаа айгүй олноор наваад тэгээд гэрээсээ ингээд дуусвал дахиад гэрээсээ авал ингээд яваад. Ялангуяа гадуур явж байгаагаар ингээд 0-ын асуул айгүй маш юм нямбай байх хэрэгтэй. Ер нь энэ тэндээс гараад ийш тийш явах ч бол заавал ингээд 0-ын дээр сайн ороод явах хэрэгтэй. Тэгээд хэрвээ одоо 0-ын цаас нотис бидэг байхгүй бол одоо хүнээс асуух ч юм уу тэр бол бас жоохон яг зүгээр л те. Гэхдээ нэг тийм юу биш одоо найдвартай биш те. Тэгээд энд ороод ингээл нотын салбитыг 0-ын цас худалдаж аваад ахаар бас амар төвхтэй тийм болохоор гэрээсээ яг нөгөө ариун цэврээр л аваа явдаг шиг тэгэл аваа явуул айгу зүгээр. Тэгээд дээрэс нь энэ тэнгийн газрууд руу ингээл өрчлөөрэ 0 руу ч орч идэх үү гэл ингээд би жишээ нь ингээд зүгээр асуугаад орчиж чаддгүй ингээд ямар нэг юм худалдаж авах ч юм уу нэг тех өстой юм шиг санагдаад ингээд шаардлагагүй байсан юм аа энэ нэг юм дээр худалдаж авчиж 0 руу жишээ нь ордог ч гэдэг юм те. Тэгээ энэ дэр нэмээд нөгөө хувийн бэлтгэл дээр power bank одоо ингээд гадуур явж байгаа ялангуяа өвлийн үед ингээд уц зарцаад ингээд аюу хурд унтардаг танах тэгдэг үү миний л амар их тэгдэг батарейн мутсан юм л байсан бэл. Тэгээд автобусын дотор одоо нөгөө цэнгэлж болтго нь бүр үнэхээр гой санагддаг. Гэхдээ зарим автобуснууд бол тийм цэнгэлэх боломжгүй. Заримд ингээл хүмүүс цэнгэлсэн байдаг. Тэгэхээр нөгөө нэг power bank худалдаад авчиж болно штэ гэд хэлж магадгүй тэр чинь бас ингээ мөнгө байхгүй. Тэгээд power bank бүр айгүй надаа асуудалтай санагддаг. Өөр ингэсэн нэг сайн чанарын power bankтай байгаа. Тэрийг ингээ цэнгэлээд ингээ аваад байвал айгүй зүгээр юм шиг үлээ. Эсвэл зүгээр л уцаа үнэхээр сайн цэнгэлээд аваа явчих ч гэдэг юм те. Иймэрхүү байдлаар ер нь дими балай юмд одоо шаардлагагүй юмд мөнгө үрдгийг бол зогсоож те таслан зогсоож тэрийг ингээ сайхан хадгалаад тэгээд миний хувьд болохоор бас энэ дэр нэмэлтээр нөгөө юу яадаг болсон 30 хоногийн хадгаламж ингээд нийгээд тэгээ ерөөдөө тухайн сартаа ингээл юм амар авмаар байгаа ингээд мөнгө хүрмээр байгаа юмнуудаа зүгээр нүдэ хянаад тэр хадгаламж руугаа хийдэг болсон байхгүй юу? Би жишээ нь ингээд амар амттны одоо хорхойтой ингээл амар их амттан ер нь худалдаж авахгүй л тэрэнд айгүй мөнгө хүрх гэддэг. Дэлгүүр ороод тэгээд авч байгаа юмныхаа үнийг нь хардаг байхгүй юу? Тэгээ одоо 6,000 ч гэдэм үү. Яг тэрийг ингээд амар амар санагдаад байвал зүгээр нүдэ хянаад яг тэр мөнгөнд үнгийн энд нөгөө хадгаламж руугаа шилжүүлдэг. Ингээ өөргөө хуураад тэмүүтээ хадгаламж руу орсон болохоор ингээ авч болохгүй. Тэгэл гэл тэгэл шууд гар авчдаг. Юу н жоохон өөрөө хүчлээд тэгээд 2 удаа тэгээ 3 удаа тэгээд сүултээ ингээ өөрөө сурчдаг. Тэгээ яг тэр нэг мөнгөнд үнгээ ингээд сарын эцэст харахаар 300,000 100,000 хамаагүй ингээд ямар ч нэлээд хөрх мөнгө болсон мэт. Тэгээд тэр юмнуудыг тухайн үедээ ингээл амар хэрэггүй шаардлагагүй. Тэгээ мэдээж амар өсчихвэл хоолунд авч идэнтэй ер нь ихэнхдээ би бол амттан зарим нэг тийм балаа юмд жоохон үргэлждэг. Тэгээд
тэр мөнгөө дараа нь ингээл арьс арчилгаа ч юм уу хөрх юмнууд авчиж ингээ хангалттай хэрэгтэй юмдаа зарцуулж болдог. Тийм тэгээ яалтчгүй санхугаа ингээд гой зохицуулаад ирэхээр амьдрал амар гой зэгцтэй болоод ирдэг. Оюун санаагаа зэгцтэй байлгаад тэгээд мөнгөтэй амьдарцгаая гэд уриалж ийн. Хэрвээ миний энэхүү бичлэг маань тодорхой хэмжээнд танд хэрэг басан бол та subscribe дараарай. Тэгээд дараанаас ингээд зөндөө юм янз бүрийн сургалтуудад мөнгө төлөөд авах шаардлагагүйгээр хэрэгтэй юмнуудыг оруулах болно. Тэгээд та бүхэндээ ярилцахад бас сайхан байлаа. Өөрсдийнхөө ашигладаг, туршдаг янз бүрийн аргануудад орох болцоорой. Баяртай. Бүгдээрээ гоё зэгцтэй юм оюун санаагаа зэгцтэй байлгаад тэгээд мөнгөтэй амьдарцгаая гэд уриалж ийн. Хэрвээ миний энэхүү бичлэг маань тодорхой хэмжээнд танд хэрэг басан бол та subscribe дараарай. Тэгээд дараанаас ингээд зөндөө юм янз бүрийн сургалтуудад мөнгө төлөөд авах шаардлагагүйгээр хэрэгтэй юмнуудыг оруулах болно. Тэгээд та бүхэндээ ярилцахад бас сайхан байлаа. Өөрсдийнхөө ашигладаг, туршдаг янз бүрийн аргануудад орох болцоорой. Баяртай.